kannst Мюнхнээс бол танах манай өөрийн 2 хүрэхгүй цагийн хооронд яг 2 цаг арай хүрэхгүй хугацаанд явна. Манайхаас бол 1 цаг 30 минут тавьчих чинь. Шигээ. Gut. Өндөр уул. Uhl ist Berg und Uhl ist Wolke. Тийм. Уул Berg. Uhl. Яг зөв сайн байна. Uhl баггүй өнөөдөр. Өнөөдөр уул ахгүй. Тийм. Machen wir Staub, Papa. Сайн мөрөөр зугаалчих чинь да. Wieso machen die Staub? Бидний мөрнүүд аяг өндөр хамгийн их зурж очдаг газруудын хөрөө та нарыг өнөөдөр дагуулж очих чадаа маш их баяртай байна. Өнөөдөр би та нарыгаа Neuschwanstein буюу шинэ хонгийн цайз, шинэ хонгийн хавцал гэж тийшээ авч очиж чинь чулуун хавцал гэж тийшээ. Энэ нөгөө дон хийлбэртэй сүм. Энэ нөгөө коронавигаас болоод жуулчид бага байгаа. Тэгээд энэ удаа анх удаага энэ хавар хүн багтаа үед амхандаа ирж байгаа байхгүй. Тэгээд би тэгээд өнөөдөр өглөө гарахтай. За одоо нөгөө ил завч маягт авах юм онгорхоо агаад л уухаа нэгэрсэн чи хартаа энд юу ч болоогүй юм шиг. Хүн пик. Wow, schau! Би бараг открыт авах боломжгүй байгаах гэсэн чи юу бүх дэлгүүр нөөхөө та нарын хүмүүсийг хатаа. Danke. Vielen Dank. Schönen Tag. За тэгээд манай бит хоёрын сая аягүй хацтай бид гурав хамгийн сүүлийн газрын Park Platz тэгээд 7 евроны үнэтэй. Сүүнийг дэлгүүр орохдоо ингээ масктай. Гол болохгүй. Тэгээд агаарт бол маск. Энд ингээд одоо нэг ордон руу орох билет эхлээд энэ доороос авдаг байхгүй. Зарим хүмүүс нөгөө дээшээ гарчаад тэгээд орох гэхэд билетээ доороос авах гэж буцаадаг. Тэгээд эхлээд эндээс билет авдаг. Тэгээд энэ ордон маань одоо коронавигаас болоод хаалттай байгаа. Маргааш буцаад онгоод энд нөгөө морин тэргээр хайлуу ямар хөөрхөн юм бэ. За тэгээд тэргээ энэ хоошоо хийчих гинэ. Билет авчлаа 7 евро нэг хүнээ. Тэгээд ийм хөөрхөн 2 мөртөө. Мэрти? Гой 2 мөрөн тийм ээ? Ямар өнгийн мөрөн миний хөө? Die Pferde weniger, aber gut. Elektrokutsche. Lustiger. Морин мэдээж энэ нөгөө сүх тэр чинь хүнтэй тэгээд зөвхөн 2 мороор яах. Früher ohne Elektro schwierig für die Pferde. Ер нь нэг өдөрт бол нэг 3 удаа ингээд дэвшээ доошоо яваад тэгээд амардаг гинэ. Тэрнээс одоо өдөржингөө яваад ахгүй. Энэ ээлжтэй юм байна. Өглөө ингээ 2 сүх, өдөр 2 сүх, орой 2 ингээд ээлжтэй гарах юм байна чинь. Хүмүүс алхах гэж ирдэг ээж их хідүүлээ шууд суучлаа. Өксөр зам болохоор хүмүүс ингээд дугуйлаа. Vielen Dank. Super. Ja, super, danke. Bitte schön. Энэ хоёр маань ингээ хүмүүсээс сулгацсан доошоо явна. Доошоогоо явахдаа хэрвээ та нар морин тэргээр явна гэвэл арай хямдхан. Хүний 350 гэдэг яг одоо арай тал үнээр гэсэн. Ингээ морин тэргээр буугаад дэшигээ хатаа. Вау. Өнөөдрийн нар. Ингээд яг дээшээ гарахын чинь өмнөхөн ингээд хэрвээ амар өсөөд ядраад энерги чинь дуусгаж байгаа энэ хартаа quack bell ингээд аваар маягийн дуунаад ийм гоё хартаа ийм бөөрнхийн. Тэгвэл имээ нас наатахад чи айгүй дуртай шүү. Гоё юм уу минийх үү? Энэ яг өсөөд ингээ гонгох гэдсэн яг. Би таньч идэж болохгүй. Би нөгөө одоо 10 хоногийн маратон гэдэг халуун агштай хамбарт болно юм бол яа. Цэцтэй холж байгаа.
ингээд хэлээлээ. Эндээс 20 минутын зайтай ингээ яваа. Уг нь урт талаас нь ингээд яг ордны ингээд яг дотгошоон ороод тэгээд яг ордон руу ордог хаалга малган би та нарт харуулах гэсэн корона гээд хаалттайгаа маргааш онгод. Тэгэхээр би та нартай энд ингээд зураг үзүүлчихье. Нартай ийм бүр их ийм хадан цохоо тэгээд ингээд доошогоо хартаа бүр ингээд ийм тана хартаа тада Хоёрдугаар Людвигийн аав Максимилиан 2 маань энэ хаваар ингэж зугаалж явж хагаад Германы дундад зууны үеийн нэгэн ордны балгастай таарсан байгаа. Тэгээд энэ хавь ингэж зугаалахад маш гоё болохоор энэ балгасыг худалдаж аваад сэргээн босгоё гэж шийдсэн байгаа. Ингээд 1832 онд анх балгасыг нэгсэндээ худалдаж аваад тэгээд 5 жилийн дотор Hohenschwangau буюу хунт одоо цайз гэдэг нэртэй энэхүү ордонг байгуулсан байгаа. Ханхүү Людвиг тэгээд дүү Оттотогоо тэгээд ээж зуны саруудад энэ Hohenschwangau гэдэг энэ шар одоо энэ цайзад хунта цайз дээр ирж амардаг байсан байгаа. Зуны хэдэн сарыг бол энд өнгөрөөдөг байсан. Людвиг хаан хунд дуртай болсон. Хунгаар ер нь юу гэлтэгдэн гэдгийг бас хэлэх шаардлага гарна. Людвигийн аав маань энэ ордныг сэргээн засварлаад ордныхоо дээр хун залсан байгаа. Яагаад вэ гэхээр дундад зууны үеийн Германы домгуудад хунт баатарлаг эрийн тухай гардаг ийм үлгэр домог байдаг. Амнаас амд амжаад яригддаг ийм баатарлаг эрийн туйл гэж байдаг ахын. Lohengrin гэдэг нэртэй баатарлаг эрийн туйл дээр шидэт хунгийн зааврыг одоо дагдаг эртний туйлс дээр тулгуурлаад ерөнхийдөө хун гэдэг зүйл рүү анх ингэж маш их сонирхолтой татагдаж эхэлсэн. Христийн шашны номлолд хун гэдэг амьтан маань өөрөө хамгийн цэвэр ариун байдлыг гим зэмгүй байдлыг бэлэгддэг. Тийм болохоор хунд бас ингэж дурлсан. Людвигийн аав маань энэ ордноо тогтжуулж авах явцдаа тухайн үед энэ нутаг дээр урд өмнө нь амьдарч байсан дундад зууны үеийн алгасыг аваад ингэж шинжилчлээ. Тэгвэл тэр үед амьдарч байсан ямар нутгийнхан тэр нутгийн хүмүүсийн түүх мөхийг судлаад үзэхэд одоо тэр хавьд амьдардаг байсан нэг удмын сүлт туган дээр нь дээшээ ингээд юм цойлцсон хунгийн зураг ингэж сүлд туган дээрээ залцсан байсантай таарсан гэж. Энэ ордон дээрээ залаад ингээд энэ ордныхоо дотоод тогтчлтыг хийхдээ жишээлх юм бол хоолны танхимдаа тэр Lohengrin гэдэг одоо баатар эрийг ингээд юм хунтай завтайгаар ингэж гаргаж ингэж одоо зуруулсан байгаа. Тэгэхээр Людвиг маань аавынхаа одоо хашид ирлээ. Хаяагүй хунгууд ишээ нуур руу гарлаа хун бийж идэг. Эцгийн нөлөөвэн домогт баатарлаг ирсэн тийм нөлөө бий. Өөр нэг зүйл нь болохоор Германы алдарт хөгжмийн зохиолч 19-р зууны Европын хөгжмөд өөрчлөлт оруулсан гэж ярьдаг маш нэртэй Рихард Вагнер гэдэг хөгжмийн зохиолч. Людвигийн хамгийн анхны үтсэн дуур бол Рихард Вагнерийн Lohengrin гэдэг одоо дуур байсан. Хүн хөлөсөн ингээд завин дээр баатар ир ингэж нуурын дээгүр ингэж ирж байгаа. Ийм зургаа одоо илэрхийлэл бүхий зүйл гардаг. Ингээд Людвиг маань багаасаа хунд дуртай, хунгийн тухай домогт туйлсд дуртай, баатарлаг эрсүүд дуртай, ийм үлгэрийн ертөнцид домогт дуртай болж ингэж өссөн байгаа. Instagram
гарч үзээрэй. Энэ хөлбөр инээдтэй дараад ингээд ноодорн цавцсан өмссөн заяа тэгснээр миний малхаг. Одоо ордныг дээрээс харах одоо юу руу очих юм гүүрлээ очин тэгтээ энэ хардаа ингээ очирнэ. Турист ихтэй үед бол бүр амар очирдаг энэ бол юу ч биш. Тэгээ бид хэд одоо ихтэй төр засарлаад пикник хийгээд өдрийн хоолойгоо сэтчихэд би нөгөө нэг цагт яг хоолой идэхгүй болохгүй 1:30 болж байна. За одоо гоё пикник хийх юм. Миний хөөсөж гинөө. Salat. Вау, салаатаа ингээд аваад ирсэн үү. Bier. Пив. Kannst du aufmachen? Ja. Хэмээн мах өнөөдөр өглөө гарахаас өмнө надад зориулсан шаардсан. Жохон ингээ жигэнцэн. Тэгээд одоо энэ дахианы махан дээрээ ингээ шүлээ аваад ирсэн та. Вау, ингээ өдөрт нэг л хоол өдөр ингээд аягүй сайн хоол идэх хэвээр. Ногоотой махтаа гэхдээ төмөс гурил будаа идэж болохгүй. Тэгсэндээ колинтрат идэхгүй. За миний шүл хардаа. Ийм тага өөр юу идэж байгаа юм? Ananas Wiener. Сава. Ich ist keine Ananas. Dann намайг хаан сууж байгааг хардаа. Вау. Энэ Weiter gucken? Ja, warte kurz. ингээд марин гөр гэдэг хэдүүлээ одоо тэн дээр гарна. Одоо бид энэ завсарлагааныхаа дараа энэ гүүрэн дээр гарна. Энд би та нартай зөв сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд энэ марин гүүр гэдэг энэ гүүр агац. Энэ гүүр маань 1866 онд баригдсан гүүр агаа. Тэгээд энэ гүүр чинь нэгсэндээ тэр цаатлын Neuschwanstein гэдэг ордны нэгсэндээ өмнө бий болчихсон гэсэн. Хүмүүс болохоор энэ ордныг барьчаад дараа нь энэ гүүрийг одоо хүмүүс ингэж харж те одоо хажуудлаас нь харж бишрэхэд зориулсан гүүр гэж буруу ойлгоод байдаг. Гэтэл яг үнэндээ бол энэ гүүр нь эхлээд баригдаад 3 жилийн дараа энэ одоо цайзны суур тулгын чулуунд анх тавигдсан байгаа 1869 онд тэгэхээр. За одоо ингэ хэдүүлээ нөгөө Марийн гүүр рүү явах очирч байгаа. Sondern eine Maske hat sie mir. Оо, маску? Ja, das kriege ich nicht hin. За энд ингээд одоо нэг удаагийн ордон дээр 30 хүн гарч явах нь гэчих коронавигаас болоод тэгээд одоо 25 хүн байна. 5 хүн орж болох юм гээ. Гараад ирсэн. Тэ. Та нартай уулын ингээ гүүрэн дээр маш их юм ярьж өгөх байлаа энэ ордны тухай. Гэтэл үнэхээр ингээ салхи ихтэй маск.
айгу гоё. Тэгээд уул нь ингээд доор ирчээд энд ингээд суугаад кофе ууж амардаг. За тэгээд энэ хаалттай коронавигийн улмаас тийм болохоор ингээд сая coffee to go бит хоёр аваад мухлагаас ингэж аваад coffee to go. Хөөс ядарсан уу? Жоох ядарсан. Хотын зүрхтэй бага ачаатай чирээ явцсан. Тэгээд энэ тардаа IT IFC гэдэг газар энэ өнгийн хардаа танаар гоё ягааз явж байхдаа та нартай ингээд аюу гоё ордны тухай Людвиг 2 дугаар Людвиг хаан одоо яагаад энэ ордуудыг бариулах болсон ямар түүхтэй ер нь Баварын 2 дугаар Людвиг хаан гэж хэн байсан Баварын түүхийн тухай ингээд товчхон та нартай гоё юм танин мэдхүн шинжтэй юм хийлээ гэсэн боловч үнэхээр гүүрэн дээр бол сайн нэр амар салхитай тэгээд хүмүүс нөгөө яг ингээд гүүр дундуур 2 хооцоо жирийн үед бол тийм биш байсан. Тэгээд өнөөдөр болохоор ингээд дундуур 2 хооц нэгээр нь хүмүүс ороод нөгөө нэгээр нь гараад тэгээд үнэхээр ярих боломжгүй салхитай. Тийм болохоор би та нартай нэг их юм ярьж чадсангүй. Тэгээд одоо би та нартай гоё тайван сууж агаад энэ талаар гоё ярьж өгье. Бас та нарын мэдлэгт нэмэртэй. За тэгээд эхлээд жоохон амраад кофегоо уугаад тэгээд ингээд дуусцгаая. За Людвиг хааны тухай мэдхийн тулд мэдээж яг тухайн үед одоо Бавар гэдэг энэ нутаг маань ямар улс байсан бэ гэдгийн талаар би та нартай товчхон хэлж өгье. Тэгэхээр Бавар маань 1806 онд хаант гүрэн болсон ба 1808 онд үүсгэн гэсэн үндсэн хуулиа батлаад энэ үндсэн хуулиараа хамгийн гол чухал зүйлийг тусгаж өгсөн тэр нь юу вэ гэхээр Баварын нутаг дэвсгэр Бавар бол бүрэн эрхт улс юм а гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр бүрэн эрхт гэдэг маань та нар маань зарим нь мэдж байгаах тий суверенитет гэдэг германаар англиар sovereignty гэдэг шүү дээ тий. Өөрөөр хэлэх юм бол өөрийн нутаг дэвсгэр дээрх өөрийн хүн ам дундаа засаглалаа өөрсдөө шийдэж засаглах эрхтэй юм бүрэн эрхт байдалтай улс юм а гэсэн хамгийн анхны хаанаараа Макс гэдэг 1-р Макс гэдэг хааныг одоо хаан ширээндээ гаргасан байгаа. Ингээд 1818 онд дахиад үндсэн хууль батлаад 1808 оныхоо үндсэн хуулийг өөрчлөөд тэгээд энэ дээрээ Бавар гэдэг орн маань хаантай улс шүү энэ хаант улс маань бүрэн эрхтэй улс шүү гэдгээ ингэж баталгаажуулж өгсөн ийм одоо уулын түүхтэй анхны одоо Макс гэдэг хааны залгамжлагч нь 1-р Людвиг буюу Людвиг гэд одооний бидний энэ яриад байгаа Людвиг хааны маань өвөө байгаа. Тий аав нь биш шүү. Зарим хүмүүс нөгөө 2-р Людвиг гэхээр андуураад аавыг нь гэдэг үгүй шүү. Тий өвөөгийн 1-р Людвиг гэсэн байгаа. 2-р Максимилиан хаан гэдэг маань одооний энэ Людвигийн маань аав нь байгаа. Баварын хааны хүү гэхээр ерөөсө багаас нь маш одоо юм дэглэмтэй цагийн одоо өдөр болгоно юм хичээлтэй цагийн хатуу хуваартай тий одоо хүүхд чи гараал чөлөөтэй тоглоод бусдтайгаа тэгж болдгоо маш их одоо хичээл үздэг ялангуяа цэргийн сургуулилт их хийдэг дүнгийн одоо Людвиг маань 16хан настай байхдаа яг тухайн үед одоо Баварын уламжлалаа дэд дислэгчүүдээ тийм цолтой байсан байна. Яа энэ агаарт болохоор хамрах шумал үгээд агшиг. Дөнгөж 18 нас хүрээд их сургуульд ингээд одоо их сургуульд орох гэж та нар боддоо 18 настай тий 10 жилээ төгсөөд их сургуульд ингээд яг ордог. Энэ жил нь гэтэл аав нь нас орсон баг. Людвиг маань гинт 18 настай Баварын одоо хаан болох шаардлагатай болсон байна. Нюрнбергийн ордонд 1845 онд 8 дугаар сарын 25-нд төрсэн байгаа Людвиг маань. За тэгээд энэ төрсэн он сар өдөр нь болон төрсэн цаг нь маш сонирхолтой. 00:35-д төрсэн энэ цаг бөгөөд энэ өдөр нь яг 59 жилийн өмнө 1-р Людвиг хаан буюу өвөөгийнх нь одоо мэндэлсэн цагтай яг адилхан гэж байдаг юм байна. Тийм болохоор өвөө нь энэ Людвигийг анх төрөхөд маш их бэлэгшээгээд энэ бит хоёр бол хоорондоо хувь заяаны учигтай нарийн холбоотой ийм одоо миний мах цусны тасархай юм а гэд Людвиг 1-р хаан буюу өвөө нь энэ Людвиг 2-т одоо маш сайн байсан. Тухайн үеийн цагийн байдал өөрчлөгдөөд ингээд нэг талаас Прус тий одоо нөгөө төмөр канцлер Отто фон Бисмарк гэдэг Австртай дайтах гад одоо Прус Австрийн дайн гарсан байгаа. Яа зогсоод яриад исэн чинь бүр хөлөө өвтчлээ. Энэ нөгөө доороо ийм хайрах ийм чулуутай газар ахгүй юу? Тэгээд зогсоод яриадсэн чинь бүр хөлөө өвтө суучлаа. За тэгээд би та нарт сонирхолтой
сонирхуулаад хэлэхэд энэ 2-р Людвиг хаан маань бидний сайн мэддэг Австрийн хатан хаан Сиси энэ хоёр маань хоёулаа хоорондоо үеэлүүд байгаа. Тэгээд би та нарт хатан хаан Сисигийн мөрөөр гэдэг нийтлэлийг chancesdesk.com гэдэг блог дээр бичиж оруулж исэн тийм монгол хэл дээр мөн герман хэл дээр бас байдаг. Тэгэхээр та нар манд хэрвээ уншаагүй бол хатан хаан Сисигийн мөрөөр гэдэг нийтлэлийг минь сонирхоорой. За тэгээд Людвиг маань яг Сиси шиг заяа ингээд одоо улс орон жолоодож тийм улс төр бодлого дайн дайжин ярихаасаа илүүтэйгээр уран сайхан сонирхдаг одоо ийм бүтээл сэтгэлгээтэй ийм хүн байсан байгаа. Прус Австри хоёр хоорондоо тулдахад бавар ингээд яг голд нагаахгүй. Яадгүй л Людвигийн чинь ээж нь Прусын удмын хүн, Людвигийн чинь үеэл одоо нэгсэн Австртай ингээд хамсаатан. Тэгэхээр ингээд хоёр талдаа түнштэй. Харамсалтай 1866 онд Австри Прусын дайнд ялагдсан байгаа. Бисмарк чинь Прус чинь ингээд цаашаа өшөө дайн үсгээд Францтай дайн хийсэн байгаа тий. Францыг ялаад тэгээд нөгөө Бавар гэдэг тустай байсан хаант улс маань ингээд одоо нэгдсэн Германы нөлөөнд ингэж автаж ихсэн байх нь байна. Тэгэхээр Отто фон Бисмарк Германы эзэнт гүрнийг байгуулах ингээд 1871 онд байгууллаа гэхэд Баварыг одоо ингэж өөртөө нэгтгэх одоо ийм тулгын шаардалт явуулаад тэгээд Людвиг угаасаа зөвшөөрөхөөс өөр аргагүй те угаасаа тэр үеийн сайд нар нь хуваагдсан, засгийн газар нь хуваагдсан ингээд маш хэцүү байдалд байсан. Людвигийн байр суурь бол ерөөсөө надад ямар ч дайн хийх шаардлага байхгүй, би дайн хиймээргүй, би дайнаас одоо нэгсэнтэй би дайнд оролцмооргүй гэдэг юм байр суурьтай байсан. Гэтэл ингээд орчин тойронд нь ингээд Баварыг тойроод яадгүй Баварын төмөр зам тэр үед ингээд тий одоо Баварын одоо зам, Баварын нутаг дэвсгэр нь энэ дайнд одоо урагшлахад цэрэг айрмаа явуулахад маш одоо нөгөө стратегийн ач холбогдолтой геополитикийн одоо байршил сайтай байсан учраас оролцохгүй байхын аргагүй ингээд бусад Прусын ашиг сонирхол Бавар бол маш их одоо сашгүй ач холбогдолтой байсан. Тийм болохоор ингээд ялтчгүй ийм нөлөөнд ороод ингээд нэгдсэн Германы одоо хаант улсад ингээд Бавар маань ингэж орсон байгаа. Гэхдээ Людвиг зүгээр ингээд бас дайгаар орчоогүй. Нөрөөл тусгаар одоо улс байх хിവэрээ тусгаар улс өөрсдийн гэсэн одоо үндсэн хуультайгаа тодорхой хэмжээнд бид нэр бүрэн эрхээс хадгалж авч үлдэн шүү гэдэг ингэж ярьсан ба. За Людвиг ер нь яагаад ийм ордон бариулах болсон юм бэ? Одоо цайзыг бариулах санаа анх яаж төрсөн та нар сонирхолтой байж магадгүй. 1867 онд анх Людвиг хоёр газар очиж үтсэн байгаа. Эхнийх нь Рихард Вагнерийн дуурийн үйл явдал нь болдог энэ газрыг очиж үтсэн байгаа. Өөрийнхөө бүр нөдөөрт автчихсан Рихард Вагнер дуртай хүн чинь тэр газрыг үзье гэд маш сонирч хүн байсан байгаа байхгүй. Эртний тийм туурин дээр нь одоо шинээр ингэж барьж сэргээн завсарлаад тэгээд ингээд дотор нь хүн амьдарч болдог ийм болгоцсон байхыг хараад ингээд маш их сэтгэл нь хөдөлж үнэлсэн байгаа. За дараа нь Францын бас нэгэн ордонд очиж үзээд ингээд ийм хоёр ийм хуучин балгас байсан газрыг сэргээн засварлчихсан газар очиж үзээд анх 1867 онд Людвиг хаан дотроо би бас ингэж одоо нэг өөрийн гэсэн ийм юм босгоод ингээд ингэх ийм хүсэл анх өөрт нь төрсөн гэж байгаа. Тэгээд ерөөсөө энэ хүсэл нь төрсөн дараа жилийн дараа гэхэд 1868 онд энэ ордныхоо бүр ийм төслийг ингээд дотроо санаандаа бүр боловсруулсан. Тэгээд үүнийгээ одоо нөгөө ордны архитектэд ингээд хэлэхээр архитект хүн ч мэдээж нөгөө жоохон техник талаасаа тий одоо барилгыг яаж барих уу гэдэг техник талаасаа гэтэл энэ нь нөгөө Людвиг хаанд жоохон хөрөлцөхгүй байсан юм байна л да хангалтгүй байсан юм. Яг Людвиг хаан ч өөрөө маш их фантасттай, торгон мэдрэмжтэй, урлагийн өндөр одоо мэдрэмжтэй, маш их мэдлэгтэй, уншсан, түүх уншдаг тий одоо дөр зохиол, утга зохиол уншдаг ийм хүн болохоор ингээд зүгээр нэг одоо архитектээр ингээд өөрийнхөө одоо хүсэж байгаа ордноо зурулахад хангалтгүй байсан учраас Людвиг маань яасан бэ гэхээр бүр ийм ордны зураачид татгаад ингээд өөрийнхөө санааг хэлээд эхлээд зуруулсан байна. 1868 оныг ордны одоо албан ёсны эхлэл гэж үздэг. Гэхдээ тулгын чулуун жилийн дараа буюу 1869 он уран барилгын хувьд ч түүхэн дурсгалт газрын хувьд ч аялал жуулчлалын эрэлт газрын хувьд ч яагаад алдартай юм бэ гэдгийг одоо судлаачид 3 үндсэн шинж тэмдгээр илэрхийлдэг. За нэгдүгээрх нь энэхүү ордон маань одоо альва нэг хөшөө дурсгал мэт баригдсан буюу хөшөө дурсгалт газар шиг өөртөө нэн тэнцэх өөр барилга эргэн тойронд нь байхгүй өндөрлөг газар байдаг нэг онцлог. За хоёр дахь нь энэхүү барилга маань цав цагаан өнгөтэй. Цав цагаан өнгө гэдэг маань өөрөө Людвиг хаан өөрөө бас хонд дуртай цав цагаан өнгө гэдэг бол ариун одоо гигэн
За тэгээд гим зэмгүйг одоо бэлэгддэг ийм өнгө байгаа. Тэгэхээр цаг цагаа өнгөтэй. Гэтэл яг үндэ энийг барихтаа болохоор тоосгоор бариад тэгээд гадуур нь одоо энэ ойролцоох хадан цохооны одоо ирмэнгээс ингэж чулуу аваад ингэж гадаргийн бүрсэн байгаа. Тэгж одоо барьсан ийм барилга гэж ярьдаг. Тэгэхээр ийм онцлогтой цав цагаан барилга. За гурав дахь нь болохоор энэ маань ингээд байгальтайгаа альпин нуруу, ой мод, нуур, ой мод, уул гэсэн энэ гурван байгалийн үзэсгэлэн цохилтлого донд сүндэрлсэн ийм одоо цайз гэсэн утгаараа ийм гурван онцлог шинж тэмдгээрээ энэ бол ерөөсөө барилгын маш чухал одоо бүтээлд ордог юм байна. Т холбоос гэдэг ийм холбоос модоос чинь бүр айл тэртээ 1860 хэдэн хонд Людвиг Хаман хийлэгчсэн байгаа хгүй. Тэгэхээр тэгээд энэ ордон маань өөрөө бүр дотроо төвийн халаалтын системтэй. Тийм юм бол одоо тухайн үед байдгүй. Тэгэхэд энэ ордон бол төвийн халаалтын системтэй. Бүр утас, телефон утастай ингээд бүр тийм байсан. Тэгэхээр ингээд маш тийм одоо орчин үеийн техникийн маш их юм дэвшилтэд одоо зүйлийг бий болгож чадсан ийм хаан байгаа. 40 наснда Людвиг Хаман өөд болдог. Тэгээд энэ ордон дотроо өөрөө амьдарч исэн боловч одоо яг бэлэн болохыг нь бол одоо үзэж чадаагүй гэж ярьдаг. Хэд басныхан дараа 6-7 хоногийн дараа одоо нөгөө маш их мөнгө гарцдаж бий болгосон ордон учраас маш их үр үлдчихсэн байсан учраас түүнийг нь цайруулах гад ядаж одоо хүмүүст үзүүлж тасалбар ингэж шаардаж одоо өрийн ядаж багч гэсэн багсхыг гэсэн утгаар 6-7 хоноод олон нийтэд нээлттэй болгосон ба. Тухайн үед ердөө 3 сарын дотор 18 мянган хүн үдсэн гэж байгаа хгүй. Гэтэл энэ тоо 18 мянган хүн үдсэн гэдэг бол маш их тоо боловч өнөөдөр бол энэ тоо бол ердөө 3 хоногт 18 мянган хүн үздэг. Өнөөдрийн статистикаар бол энэ ордон руу нийтдээ 2 сая гаруй хүн жилд ирдэг байгаа. Би жишээлбэл энэ рүү одоо өнөөдөр 7 дахь удаага ирж ийн те. Өмнө нь би ээжтэйгээ үеэлдүүгээ, эрэгтэй үеэлдүү маань, эмэгтэй үеэлдүү маань ирж исэн. За тэгээд 10 жилийн ангийн найз маань ирж исэн. Тэгэл ингээд наашаа дагуулад ирдэг. Маш олон удаа ингэж дагуулж ирж исэн. Тэгэхээр ирэх болгонд бол ерөнхийдөө маш их жуулчдын автобус дүүрэн хаазууд их анзаарэгддэг байсан. Тэгээд өнөөдөр нөө коронавигаас болоод хаазууд маш цөөхөн байна. Ихэнхдээ германчууд өөрсдөө амралт хийгээд энэ хавьд амьдардаг юм уу эсвэл өөр хотуудаас ирсэн германчууд гэр бүлээрээ байгаа харагдлаа. Хаан хүнийг хаан ширээнээс нь буулгах, татан буулгах тийм хууль байдаггүй. Харин хаан маань сэтгцийн ямар нэгэн чадваргүй болоо шийдвэр гаргах чадваргүй бол тэр хааныг татан болгож болдог гэсэн болохоор Людвигийг аль болох одоо галзуурсан сэтгцийн өвчтөө гэж тэр талаас нотлох тийм оролдлого маш их хийж исэн байх нь л да. Людвигийн өөд болсон алаар яг юм баримт байдаггүй. Ямар ч байсан Штамбегийн нууранд ингээд живчгсэн, цогцсон ингээд нууран дээр хөө гараад ирсэн тийм баримтууд байдаг. Людвиг хааныг олцоо сэтгцийн өвчтөө гэж хэлдэг. Гэтэл энийг нь заасан маш олон баримт, үүнийг нь няцаасан маш олон онолууд байдаг. Тангуудаа барих үед түүний төлөвлөсөн бүх үйл явц, бүх детайл нь штэ тэг бүр амар өстой цаана бодолтой, цаана ингээд сонгосон тэр сонголт нь маш торгон мэдрэмжтэй. Тэгэхээр хамгийн энгийн тайлбараар галзуу хүн гэдэг бол одоо юу хийж байгаагаа мэдэхгүй, шийдвэр гаргаж өөрийн хүслээр шийдвэр гаргаж мэддэггүй тийм хүн байдаг те. Гэтэл Людвиг бол яг эсэргээрээ юу хийж байгаагаа маш сайн мэддэг. Тэр тусмаа бүр яг яаж хийх вэ гэдгийг хэлж өгдөг. Тэрийгээ бүр тэгж хийгээсэй гэж ингэж шаарддаг ийм өндөр шаардлагатай, өндөр мэдрэмжтэй шаардлагатай ийм хүн байсан байхгүй. Тэгэхээр галзуу хүн бол яаж ч гэсэн ийм урлагийн өндөр мэдрэмжээр ингэж ийм том уран барилгыг бариулах одоо чадваргүй гэж маш их заасан байдаг. Цайзыг бариулахад бол ер нь тухайн үеийн тооцоогоор 6 сая марк буюу өнөөгийн мөнгөнд дүнгээр бол 42 сая евроны одоо өртөг бүхий гэж байгаа. За тэгээд би энийг нөгөө манай нөхөр архитект болохоор би асууж ирсэн л та 42 сая гэдэг маш үнэтэй юу? Төслүүд ер нь ямар хүн үнэтэй гэдгээс судалгааны хүрээлэнгийн 5 давхар тийм том барилгын төслийг цаар 50 юм уу 60 сая евро гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин 5 давхар тэр барилгын одоо бүтэх үнээс хамаагүй доогуур үнээр буюу 42 сая евронд хүрэх үнээр энэ ордныг барьчихсан байгаа. Аварын хааны тухай тодорхой хэмжээгээр багын ч гэсэн мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгээ би энэ сэдвээр та нартай өшөө бүр маш их зүйл яриад л өнөртөө би та нартай ингээд өндөрлөе. Та нартай дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.